За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор бид хоёр Laie Falls гээд одоо бид хоёрын амьдардаг арал дээр байдаг бас айгүй гоё фолсуудын нэг. За энэ Hawaii Island дээр болохоор фолсууд болохоор янз бүрийн төрөл байна. За сэлдэг гэж байна, сэлдэггүй гэж байна. Тэгээд цэвэрхэн устай гэж байна, жоохон бордоо устай гэж байна. За энэ болохоор гоё сэлдэг ус байгаа. Тэгээд дээрэс нь нэлээд гайгүй бас нэлээд хайк хийдэг. Нэлээд дэшгээ гардаг. Фолс байгаа. За нэг ирж очихын. За нэг 3 юм уу 4 цаг явах бах. Тэгээд фолс дээр илүү цагийг өнгөрөөж болно тий. Тийм тий. Тэр гоё тий. Чи өмнө орсон тий. Чи ч амар чирэг. Би ч бүр амар бэр юм бэл. Яг нэг ороод тэгэл чичрээ басаа. Тэг гарчвал дахиж орохгүй. Тэгэхээр нэг гарч ирэхээрээ бүр амар чичрээ. Тэг байгаад идчихсэн сонир. Тэгэхээр ер нь бол би бол нэг орчвол ер нь ороод тэгэл байх хэрэгтэй өстой бол. Тэгэхгүй бол тэгэл удаа. Яг үйл бол нүүжлээ тийм лээ. Бүр амар нааштай бол бас биш байна. Гоё. Яраа гайгүй. Бүр амар хурц нааштай болж ирчихсэн. Тийм тий. За энэ Laie Falls-ын хайк болохоор ер нь бол нэг миний хараад дундаж хайк. Дундаж хэцүүч биш, амархан ч биш. Дайжгүй. Гэхдээ зам нь амар гоё. За харуулна. Зам нь үнэхээр гоё. За Laie Falls явна штэ тийм ээ. Ер нь Laie Falls явангууд ер нь юм хувийн эзэн газрууд айгүй орж ирдэг. Тэгэхээр ер нь за одоо жишээлх юм бол ийм зам гарч ирвэл энэ баруун талаар нь явна шүү. За. За баруун талаар нь явна. Энэ ихэнхдээ хаалттай байдгийг. Бол энэ удаа нээлттэй байна. Тэгэхээр ер нь санаад авч баруун талаа баримтлаад тэгээд энэ замаа дагаад явнаа. За энэ дээр угаасаа Laie Falls Trail гэдэг ингээд юм заасан байж шээ. За тэр нөгөө байгалийн одоо юу гэх юм бэ? Зүгээр ингээд хүмүүсийн амарч зугаалах, хайк хийдэг газар учраас юм private property-гоор яг хоёр нь ороход нэг асуудал үүсдэггүй. Зарим өөр арлууд дээр болохоор дүүргээсээ хамаарат гэх юм уу да ер нь жоох асуудал үүсгээд идэг тийм газар бий. Тэгээд хүмүүс нь гарч ирээд наа чи private property гэл. Энэ болохоор яалчгүй одоо хүмүүсийн хайк хийдэг газар руу орох зорилготойгоор явдаг учраас гайгүй. За тэгээд ингээд явангуут чи ингээд бананы мод заа тэгэл тэнцээ. Бананы мод харагдчихээн. Энэгээр чинь нөгөө гуавагийн мод байгаа. За энэ болохоор энэ таро биш үү? Хаваа нэг таро гэдэг ийм том давчтай нэг ургамал яриа нөгөө намхан ургадаг, газарт ургадаг. Тийм жоохон жижигхэн ийм өргөстэй юм шиг тийм ургамал. За танаас зөвлөл байна штэ. За тэр ургамлыг жоох нэг аваад хүчүүхээ ийм жижигхнийг аваад тэгээд идээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За удахгүй болзээ. За өнөөдөр болохоор миний амьдралдаа төрж байгаа хитгэн нарны тосны гэж нарны тос хэрэгэлсэн өдрүүдийн нэг байлаа гэж. Энэ хиний Бадмаргийн би тань. За би тань Бадмаргийн нураг харуулъя заа. Нөгөө юунаас нөгөө Wet n Wild гэдэг усны паркнаас авсан гайхамшиг. Яа, ийм болсон штэ. Ингээ хууларч. Гэтэ юу л нарны тос уурн төрсөн дээ. Энэ стээр. Тэ. Тэхэх штэ. Нэг төрхөөгүй л. Харин тий. Тэгээ дараад нь нэрээ төрхдөг байж тэгээд тэ. Энэ удаад амар төрхсөн. Ялангуяа хамар төрхсөн. Хамар хамгийн түрүүнд дулаадаг. Тэгэхээр нарны тосоо
За би ч одоо сэргийлж байгаарай гэж хэлэхэд би ч хайшээ. Чи л хэлэх байх та. Нарны тасаа сайн төрхиж байгаарэ. Эрс чинь бас хамгаална шүү. Яа. За тэгж зөвлөж байна. За дахиад нэг юм зам гарч ирнэ. За энэ баруун тишээгээ private property, зүүн тишээгээ дахиад нэг private property. Тэгээд ийшээ тэгээд ингэсэн юу гарч ирнэ. За тэнгуут энэ болохоор hiking access point гэдэг. Энэ дээрээ заагаад өгсөн байж байна. За тэгээд ийшээ явж байгаа. За түрүүний hiking access point гэдгээс нэг 100 м яваад за тэгэхээр ийм нэг цэнхэр ийм юу гарч ирнэ. Ийм тэмдэг гарч ирнэ. Ямар тэмдэг гарч ирэх вөхөр no trespassing entry by permit only. За энэ болохоор зүгээр энэ юу ярьж байгаа шүү. Эднүсийг ярьж байгаа ах энэ private property-гийн энэ юм ярьж байгаа. Ишээ. Одоо ишээ. За тэгээд нэг ийм замаар ороод тэгээд дэшигээ өгсдөг газар байгаа. Зарим хүмүүс нэрээ ийшээгээ чигээр яваад нэрээ юу ачдаг замаа алдчихдаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм төмөр байгаа гэдэг. Түрүүний hiking access point-оос 100 м шахуу яваад зүүн талд байж. За тэгээд ингээ хайк маань эхлэн дээ. За энэ болохоор Laya Falls чинь миний хамгийн анхны хайк хийсэн газар байдаг. Тэгэл би хийчихэл вау ямар гоё газар хийчихвэ гэл. Тэгэл дахиад өөр газар хийчих. Вау бүр илүү гоё газар хийчлээ гэл. Тэгэл дахиад өөр газар хүүх вау бүр илүү гоё газар хийчлээ гэл. Тэгэл нэмэгдээл явсан. Тэгэхээр ер нь хаваад байгаа хайкууд минийхаар бол өөр гэсэн тийм айгүй тийм гоё онцлогуудтай. Sorry. Өөрийн гэсэн тийм онцлогтой хайкуд байд юм шиг надад санагддаг. Тэгэхээр нэг хайкаас нэг өөр мэдрэмж авна. Нөгөө хайкаас өөр мэдрэмж авна. Тэгээд дээрэс нь бас өөр айлендууд руу явах үе бас яг адилхан. Тийм байгалийн өөр зохицолгоотой өөр ургамал байдаг. Тийм өөр хайкуд байдаг гэж би хувьдаа дүгнсэн. За тэгээ замдаа ямар ч сан гарлаа. Өмнө явж ирсэнээс дахиад шал өөр болсон байна. Зам нь бүр мэдгэдэггүйц тийм замтай болсон байна. Энэ нэг юм зэрлэгүүд хоёр талаар байгаа зэрлэгүүд айгүй нэмэгдсэн. Миний өмнө гарч ирсэн Laya Falls-ын фозоо гарч байгаа ийм амар зэрлэгүүд байгаагүй. Эдгээр гоё яг замын яг бүр тод болгож өгсөн юм шиг санагдлаа. За өнөөдрийн бит хоёрын хайкинг хийж байгаа гутлын маань сонголт Crocs. Энэ юм Crocs дээр айгуу гоё юм билээ. Бас хад ялангуяа мэдгүй энийг өмсөж ямарчсан хадаар явахаар амар гоё өстэй бэбэ. Амар тийм зуралттай. Тэгээ халтаргаа байхгүй. Тэгээ хөнгөн. Тэгээд айгүй эвтэйхэн тиймэрхүү байсан. Гэхдээ устай газар явж байгаа нь хэцүү л байна. Гэхдээ ямар ч гэсэн тийм хад чулуурах газар явахаар айгүй зунгаалтайс. Тэгээ бид хоёр за өнөөдөр энийг Crocs өмсчихгээд тэгээ өмссөн. Laya Falls дээр дажгүй тохиромжтой гэж бодож байна. За тэгээ одоо нөгөө ингээ харах юм бол замын маань ингээд нөгөө явах хэсэг маань ингээ өөрчлөгдөөд тэгээ дээшээгээ бүр гоё бүр илүү тийм гоё өөрчлөлтүүд гарч ирнэ. Хаяада ийм гоё тэгшин замаар бас явна. Гоё амраах зорилготой. Тэгчих. Хайкчтай зориулсан. Энд нэрэ мотор айгүйх явдаг шүү дээ. Мотоциклээр гинт онгоц сонсож тийм санаа болчих. Дугуйтай хүмүүс айгүйх явдаг. Тэгээ мотоциклтай бас айгүйх явдаг шиг. Тэгээ нэг амар тийм бүр амар балтаатай биш. Тэгээ нэг амар огцон дэшээ биш болохоор хүмүүс тэгж айгүйх явдаг шүү дээ.
Шоколад. Оо болоогүй шүү. За одоо ингэж хана. За эднисийг харж байгаа бох те рибнүүд. За хөвчлэн хаваа хайкуудад дандаа юм рибнүүд замаа тодорхойлохын тулд тавьсан байдаг. Тэгэхээр хэрвээ ингээ нэг хэсэг хугацаанд рибна харахгүй алдчих юм бол ер нь буруу тийш яваад байна гэсэн үг. За нөгөө гуава гэдэг байгаа чи. Энэ шүү дээ. Улаан гуава гэдэг байгаа чи. Энэ бүрөө үнэн тасарчсан. Амар гоё. Хава. Та улирал нь биш вэ ер нь нэг бол зөндөө гуаваг мод байна. Тэгэхээр дөнгөж жижигхэн байгаа болохоор ургаж ах шиг. Яа нэг 2 сарын дараа буцаад ирвэл амар их байх юм да. Оо. Одоо энэ нэг жижиг хэсэг биш үү? Энийг нь авч хаян заяа. Ер нь бол. Хайла. Хоп. Тэнцээ зөндөө. Ботож байна уу? Нэг юм тогоо шиг юм араас ингээд алхна. Энэ тогоо шиг юм алхна гэсэн. Энэ Lion Falls-ийн нэг гоё юм ийм байдаг юм аа. Ингээд нэг юм ганцхан төрлийн замаар алхаад авахгүй янз янзын төрөл. Модтой зам, ийм шороотой зам, тэгээд ийм торох шиг ийм зам, тэгэл модтой зам гэл. Биш янз янзын зам. Одоо ингээд дээшлэнгүүд бүр дахиад нэг өөр замууд байж. Манай шүдэн бид нөө. За ингээ гоё бас юм модны дагуур ингээд гоё үлдээ сэрүүхэн юмсгэр авч бид хоёр сайн нэг нэрээ нэг өрөө гаргалаа. Ямар өрөө гаргасан гэхээр юу лээ бэбэ? Ямар өрөө лээ? GoPro drone хоёр үргэлж чамдтаа. Тэр дрон марцсан байна. GoPro аваад тэгээд дрон гаргуунд гаргасан байна. Сая бодчихлоо. Хэрвээ дронтой байсан бол дрон нисгэнгүүтлээ хаана нөгөө falls маань хаана байгаа хэр хол байгааг бас харж болох юм. Эсвэл дээрээс нь ингээд амар гой харж болох юм гэж бодчихлаа сая. Тэгээд дрон мартцсан да жоо харамсаа байж байна. За яах вэ? Тэгээд одоо энэ өрөөтэйгээ явна. Дрон GoPro 2 үргэлж хамтдаа.
Харин тэнгэр мэн чи хаан байна. Над дээр бороо болон орооч. Харин тэнгэр мэн чи хаан байна. Сарны гэрэл мэн чи хамт ногдон. Учрал гихч болооч. Хана на 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 суугаад. За ингээд Lay Point руу явж их замд ингээд далай харагдана. За тэнцээ болохоор Lay Point гээд энд харагдаж байна. Мөн үү? Мөн байна. Lay Point тэнд харагдаж байна. Тэгээд ийшээгээ нөгөө нэг ямар юмны нэг гүлэг гүрүүлийн юу гэдэг харагдаж байна. За тийм гоё байгальтай газар байна да. Lay Point official Lay Falls гэж. За цаашаа явна. Од нарыг харлаа. Вау. Regina de Dugoch. Хүссэн хүн билээ би удаанаар харуултаж ихэмэн шивнэж би чамайг хүчлэхгүй харамлах зүрхээ чи надад өгөө. Ингээ явж исэн чинь нэг майхан застан камп хийж байгаа л та. Яаж байна? За одоо ингээд амар сонирхолтой зам ингээд эхэлж байгаа. Нэг хүний юу нарийнхан нэг хүн багтахын зайтай нарийнхан тэгээд ингээд дэшээ доошоо явдаг. Гэтэ нэг амар дэшээгээ нэг яваад байдаг юм аа. Ер нь чигээрээ дөө энэ замаар ингээд явдаг. Тэгээ сүйдэртэй. За тэгээ явж байгаа хэсэг явж байгаа нэг өөр баруун тийш эргээл тэгээ Lay Falls байгаа да. Мартхаса өмнө намайг сүлжин удаа хүсээ. За ийм газар байгаагүй. Энэ ингээд газар нь ингээд нуурсан байна доошоогоо. Тэгээд ийм хүнд хайлгүй явахаар ийм юм үсгсэн байна. За энэ удаад бид хоёр ийм юм авчихсан. Croissant, өндөг, банан, тэгээд ахичуур, нарнитас гэж юм. Аха. За ингээ явж итэл штэ. Нэг ийм самбар гарч ирнэ. За ямар самбар гарч ирэх вөхөр? Нэг нь болохоор Lay Summit гэж байгаа. Нөгөөх нь Lay Falls гэж байгаа. За энэ самбар гарч ирэнгүүт баруун тал руугаа эргээд ийшээ орноо. Ийшээгээ явхаар энэ Lay Summit гэдэг энэ одоо хайка өргөжлүүлээл яваад юм гэсэн. За Lay Falls явахын тулд энэ баруун тишээгээ эргээд за тэгээд доошоогоос жоохон буунаа. За одоо та нэгээ сонсч ивэл ус дуурж байгааг сонсож байгаа. За ингээд энэ Lay Falls байна. За ингэж яваад
Тэгээ энэ болохоор ер нь нэг жоохон тийм скетчи. Нэг жоохон хүнд хэсэг байгаа ш доошоо буудаг. За ингээ явсаар хагаад Laie Falls гэдэг газар ирлээ. Энэ Laie байдаг учраас Laie Falls гэж нэрсэн юм газар байна. За ишээгээ ямар ч хэлсэн бит хоёр гэж гараад гэж тооцоолоод алхсан чинь 2 цаг алхсан байна. Тэжгүй шүү. Яг нэг тогтун хутагтайгаад тэгээд алхахад 2 цаг алхажээ. За ийм газар байна да. За тэгээд ишээ ороод одоо сэлэндээ. Эш үсгэн. Амар үссэн байна. Бороо орчих. Үнэхээр байна. Нэг шиврээ бороо. За шиг шиврээч байна бас махи бороо ороод байна. Улам ширүүчгүй байна. Тэнийг өсөрдөг газраас авирж байгаа өсөрнэ. Энэ дээр үү. Анх ирж байгаад энэ дэхтэй сар биш тусна. Доошо гүн үү? Гүн. Энэ дээрээс нь өсөрдөг шүү дээ. Яг мэддэг хүмүүс нь өсөрдөг дээрээс нь. Анх иржгээд сав энэ юу ч харагдах байсан. Одоо тэгшин жаа чулуун модон хаана юу байгаа нь харагдаж байна. Hello, buddy.
Яац. За та бүгдийг яг тутагдаа очие. За тутагдан маань ингэж харагдаж байна. Иргэн тойрон маань нэг юм харагдаж байна. Ай, бадатаас хөшөө. Бадатаас хөшөө. Ой. Борооч зогслоо. Тэр амар гоё тэгээд өнгөрөөсөн сая фастер. Тэгээд ингэ усандаа ороод ингэ гоё сэлмсэн юм. Гоё тасаж мсаад ингэ ер нь амар гоё болчихлоо. Миний би сэргсэн юм шиг байна. харин За хаваад ирэх юм бол Laya Falls ер нь сэлэх дуртай, тэгээ гоё хайк хийх дуртай, тэгээ тийм адраг дуртай. Laya Falls бол миний хувьд recommended газар шүү. Хаваад ирэхдээ Laya Falls заавал ирээрэй гэж урьж байна. Тэгээ бас тэндээс нүсэж болно. Тий, өсөх цаас тэндээс гарчаад наач үсэж бүр хэрвээ бүр яг гоё бүр газрыг олчих юм бол бүр дээрээс нь зүсэж байна. Гэтэ нотлын юм биш л бол ер нь тийм яхаа. Тийм байна. За. Laya Falls